Шинэ Уолфорд бол хувийн амьдрал гэж түйж мэдэхгүй. Ажлын төлөө энхэн биеэ зориулдаг тийм л хүн. Өнөөдөр сайхан шоу дийлдаа гэд зүрхний андууд нь уриалахад үгүй би юмаа хийнгээд л илүү цагаар ажиллаж явах жишээний. Нэг өрөө жаахан аим орцсон. Би юу н яаж амьдраад нэ гэж бодцсон явж байгаад осолд орчт юм аа. Чаавас ингээл дуусаа юу гэсэн эд шид хөлөг баатрууд чөтгөрүүдээр дүүрэн юр бусын ертөнцөд дахин төрнө. Чөтгөрийн дайралтанд өртсөн тосгоноос цор ганцаараа амьд үлдсэн бяцхан хүү. Марлин гих агуу шидтэн түүнийг олж ач хүүгээ болгон өсгдөг. Өмнөх амьдралынхаа мэдлэг сэтгэхүйн ачаар манай хүн шид сэлмийн урлаг гэд бүх зүйлд гайхмаар авьяастай нэгэн болов. 8 настай шин нэг өдөр ан хийхээр ойроо явлаа. Модон дотор нуугдж байгаа л салхины шид гаргаж баахан дахиа махаа зэрлэг gaха төвггүйхээ агнаад сэтгэл хангалуун гэртээ ирнэ. Өвөө нь ан хийхэд салхины шид хамгийн үр дүнтэй. Миний хүн маш сайн байна гэдэл магтана. Чадварын шалгахаар гал асаах даалгавар өгөхөд шин толгойдоо шатлалтын процессыг төсөөлж байгаа л шууд асаачдаг. Чанга спел хийлж тарин уншилгүйгээр шид гаргаж чадж байгаадаа айгүй их баярлана. Янз бүрийн гачин хөдөлгөөн хийж шившлэг хийлнэ гэж бодохоор л кринжлээд ахгүй юу. Энэ үед шидэд хэрэгслийн багш Милида, сэлмийн урлагийн багш Мишель хоёр нь ирнэ. Милида эмээ яах гэж зэрлэг гахаа агнж байгаа? Чиний насанд дэндүү ахтана. Аюултай ш тэгээд л өглөж өгдөө. Манай хүнч нөгөө шидтэй готлоо өмссөн байсан штэ. Тэгээд ч Мишелийн заасан зэвсгийн эрдэн байхад юунаас айхавдаа энтер гээд томорчдаг. 2 жилийн дараа Марлин цаг нь болсон гэж үзээд шинийг чөтгөрийн ан хийлгэхээр авч явна. Ерөнхийдөө бол амьтад шидийн хүчээ удирдах чадахгүй болчхороо чөтгөр болчтой юм байна л да. Хаяада хөндөж тохиолддог. Дээр үед нэг гар чөтгөр болж хуураад бүхэл бүтэн улсыг сүрүүлэх шахажаахт нь Марлин зогсоож баатар цол авч байжээ. Өвөө нь хайлтын шид гэж ийм юм байдгийн гэдэл харуулуугүй юу? Манай хүн айл хизээнээ сурцсан эргэн тойрны хүн амьтныг мэдэрч эхэлнэ. Тэгсэн нэг газраас маш эвгүй энерги мэдрэгдэж шалгахаар очтیں۔ Шинж эргэлзэлгүй сэлмээ сугалж хэдхэн секундын дотор чөтгөрийг устгахчлаа. Энэ сэлэм гутал хоёр нь зүгээр ч нэг эд биш л дээ. Гутал нь тэрэлттэй. Сэлэм нь ультрасоник хурц эрттэй. Ямар ч хатуу арьс хайрсыг асуудалгүй зүсдэг сүрхий хайтек юмнууд байгаамаа. Урд насныхаа сонсож дуулж исэн юмнуудаараа зэвсгээ тоноглоод тийм амар болгочиж. Нөгөөдөг чинь ийм тийм аюултай гэж анхааруулж амжаагүй байхад нь чөтгөрийг устгаа ичхаар өвгөн багш нь ангаад юм байгаа сте. Сэлмэндээ ямар шид шингээсэн бэ гэсэн манай хүн өөр ертөнцөөс ирснээ мэддэхгүй тулд мангар царайлал хариулахгүй өнгөрөөчдөг. Гэхдээ эмээ өвөө хоёр нь ерөнхийдөө гадралцсан байдیں۔ Маргааш нь Марлин манай хүнийг ууланд дагуулж гараад төрсөн өвөө нь биш гэдгээ хэлдэг. Чөтгөрийн дайралтанд өртсөн балгас дундаас олсон тухайгаа ярихт нь шин аав ээжийнхаа тухай асуув. Танигдахын аргагүй шархацсан байсан болохоор хэн гэдгийг нь мдээгүй л гин. Шинд тэр өдрийн бүдэг бадаг дурсамж байдагч амьдралтайгаа аль хэдийнэ эвлэрсэн байлаа. Мишель Милида та гурал намайг өсгсөн. Миний цорын ганц гэр бүлгээл өвгнийг өөлөөлөө ачиж байгаа. Цаг хугацаа өнгөрч шинэ 15 нас хүрлээ. Төрсөн өдрөөр нь хамаатны ах нь 2 хамгаалагчтайгаа ирсэн байв. За одоо ингээд том залуу боллоо штэ. Цаашдаа юу их бодолтой байна гэсэн. Ойгоосоо гарч үзээгүй болохоор хотл орж үзмээр байна гэдээ. Хэсэг хугацааны дараа шинэ портал дах шидэ ашиглаж бүгдийг нь хээр тал руу аваачдаг. Манай хүний шин шидийг нь туршиж үзгээд орон зайтай аюулгүй газар ирсэн нь энэ юм аа. Шинэ асч буй гал төсөөлж дээр нь хүчил төрөгч нэмэхэд хүн бүрийг цочроос цэнхэр дүл гарч ирлээ. Энэ ихтэй зүгээр трейлер нь. Дээрээс нь ус төрөгч нэмж галт бөмбөгөө харавсан чинь асар том тесрэлт болно. Бүгд гайхаж алмаарад аюул болж байгаа юм чинь. Хамаатны ах нь энэ нөхөр чинь яваанда хаан болгон араас нь хөөцөлдөж улс орнуудын найрамдалт харилцаагч алдагдуулж магадгүй аюулын хүчтэй хүн байна штэ гэж бодоод шинийг шиддний академид сургах санал гаргав. Гэтэл Марлин өвөд энэ санаа нь огт таалагдсангүй. Яагад гэвэл академид орчихвол шинэ улсын өмч байлдааны зэвсэг болох гээд байв. Яг үнэндээ хамаатны ах гэж бодоод байсан гай нь улсын хаан юм байлээ л дээ. Шингээс бусд нь бүгд мэддэг за. Энэ эмэгтэй нь хааны торгон цэрэг, нөгөөх нь хааны шиддэн хамгаалагч, тулааны урлагийн багш Мишель нь хүртэл хааны хөлөг баатруудын ахлагч байжгаад тэтгэвртэй гарсан том гар болж таарав. Эмээ өвөө хоёр нь
Хааныг залуудаа аимшигч чөтгөрт алуулах жаахт нь аварчижсэн бэлээ л дээ. Хоёр багш нь нэг баг төдийгүй эхнэр нөхөр байсан гэдгийг сонсоод шин бүр алмаарна. За тэгээд хаан ятгахсаар байгаад өвөөгөөс нь зөвшөөрөл авч академид явуулахар боллоо. Хэдэн өдрийн дараа шалгалтанд орохоор хотын хаалган дээр ирэхэд харуулын цэрэг Мелида Марлин хоёрын үнэмлэхийг хараад шоконд орж сандарч үхэх шахав. Мэргэн ухаантай их багш гэсэн байж л дээ. Тэдний гэрсэн тухай сураг хотоор төөмөрч хэл тархна. Харштай очихт нь баахан үйлчлэгч зарцнаар ухтаж авдаг. Шин захаар хэсэж юм үзэж яваад нэг мэдсэн мухар годомж руу орцсон байдаг. 3 гар нэг охиныг дээрэмдэх чаахаар нь эргэлзэлгүй яваад очисон нэг нь зохих гэ дайрж байна. Манай хүнд бол удаашруулсан бичлэг шиг л харагдаж байгаа. Дор нь газар савж хайчаад нөгөөдх нь ганц өшгөлөөл нам болгочдөг. Гуравдах нь хутга шүүг гаргаж ирээл дайрахаар нь зүгээр улаан гараараа хаагаад нэр усаа марттлан цохино. Охинч гүүж ирээд ам аварсанд баярлаа гэсэн цаанаас нь найз нь гараад ирдیں۔ Манай хүнч харангуйта "Ваа, ямар хөөрхөн охин бэ" гэдэл. Энэ хоёр бол Мария, Сицили хоёр. Шинтэй адилхан шидийн академид шалгалт өгөхөөр ирсэн байдаг. Мария Мелида эмээгийн улаан фэн гинэ. Тэгээд алдартай баатруудын талаар тэдний ач хүн бас академид орох байгаа тухай ам уралдаал ярьж өгдөг шүү. Манай хүнч тэр чин бий байна гэлтэй биш. Бантангуута тооцоог нь хийгээд төрүүлээ явчихна. Шалгалтын өдөр болж шим өрөөрөө зогсож идэл нэг онгироогаар мөрнөөс нь бариад авлаа. Цочоод гарыг нь мушигдсан чинь ямар айлын хүүгээр оролдож байгаагаа мэдчихэв нү гэдэл сүр юм яриад орилоо салдгүй. Энэ гаяг карт гэдэг шүү. Азар яг энэ үед нь ханхүү Август гарч ирээд язгууртан гэдгээрээ төрий барьж бөөлий хийвэл ямар шийтгэл хүлээдгийг сануулж сагсуу гарыг байранд нь тавина. Шин энэ залууг Дисим хааны хүү гэдгийг нь мэдээд маш их гайхаж шууд л үеэлээ гэж дуудчихна. Хааныг ахыгаа гэж боддог хүн штэ. За тэгээд онлын шалгалтаа дуусгаад шид үзүүлэх шалгалт руугаа орлоо. Бусад хүмүүсийг яаж шид гаргадгийг нь харна гэд айгүй догтлолтой орсон ч бүр тийлтрээ наадیں۔ Шившлэг уншаад гар хөлөө хөдөлгөөд сүртэй. Тэгж жагаад жижигхэн гал гаргасан ч ямар мондөг юм бэ гэдэл дэмжиж орилолдоод манай хүн кринжлээд бүр үххээ шахнаа. Дараагийн гарууд нь ч олигтой юм үзүүлдэггүй. Шинж бүр найдвар тасарсан царайтай харцсан л байжила. Ээлж нь ирэхэд шалгагч багш хаанаас сануулга авцсан хүчээ жаахан хянаарэ гэж анхааруулна. Манай хүн ч аминда баг хүч гаргалаа гэсэн анги нураагаа ичтیں۔ Шалгалтын дүн гарахад хаанхүү шин хоёр хоёулаа тэнцсэн байдаг. За тэгээд хамгаалтын шидээр тоноглогдсон шинэхэн дөрөнд хувцас хүлээж авахт нь өөрсдөө дуран мэдэж хувцсандаа шид нэмж болохгүй шүү гэлээ. Имээгээрээ хийлгэж болох уу гэсэн болно гэдیں۔ Шинэ элсэлтийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан болохоор нээлтийн ёслол дээр үг хэлэх ёстой болчих. Өөрийнхөө оронд Августаар үг хэлүүлэх гэж үзээд барсангүй. Оройн сургуулийн шившлгийг арилгаад өөрийнхөө шидийг хувцсандаа суулгаж эхлэв. Автоматар эзнээ эдгээдэг, шидийг энерги болгож хувиргадаг гэдэл дэнтсэн үзүүлэлтийн юмнууд эдийн. Шинж хөөрч орилж агаад имэдэ баригдчихилгүй яахав. Өөрөө хийсэн гэж хэнд шилж болохгүй шүүгээд хатуу анхааруулна. Элсэлтийн ёслол дээр шинийн нэр дуудагдахад Мария Сесили хоёр нөгөө баатрын ач хүүчин энэ гай юм уу гэдэл ангаацгаана. Карт харин атаархсандаа шээсэн гоож гэдэл вэж идэв. Манай хүн мэдээж хамгийн дээд зэрэглэлийн эс ангид хуваарлагддаг. Тэгсэн картгийн гарчаа Сесилийг байнга дарамтлагдаг нь тодорхой болно. Хаашаач авч явах гээд байгаа чирч гулдарж яхад нь шин болиулдаг. Сүй тавьсан хүмүүс яану ину чамд хамаагүй гэж томроод ахаар нь манай хүн за тийм бол нэрэл надад ямар хамаа байх уу гэж бодсон ч Сицилигийн үхтлээ айж байгааг нь хараад хамгаална гэж амлалаа. Би чамтай яасан сүй тавихгүй гэсэн чинь карт аав чи манай аавтай уулзсан штэ харамсахгүй байгаас тэ энтер гэж дарамтлана. Ингэжэл ашгүй ханхуу ирж картыг хөөж явуулж байгаа. Тэгчээд бас хөөхөө охины өмнө баатарлаг царайлаад байна уу гэж манай хүнийг цаашлуулахаа мартахгүй. Карт юу ч сэтэж магадгүй. Манад очвол аюулгүй гэсэн чинь шүтэнтэйгээ уулзах нь гэдэл Мария бөөн баяр. Август ханхуу хүртэл хамт явна. Гэртээ ирээд найзуудаа өө эмээтэйгээ танилцуулж Сицили ийм аюултай байдалд байгаа болохоор дөрөнд хувцсан дээр нь шидээ суулгаж өгч болох уу гэдэл асуулаа. Эмээнд гисэн чанга гар ингэж асууж байна. Манай хүүгийн шидээр хийсэн хувцас бол үндэсний эрдэнэ гэж үнэлэгдэхээр ховор хүчтэй ид болно.
Чи тийм үн цэнтэй юм хүртэх эрхтэй хүн мөн үү? Ухааны юм ярьдیں۔ Шинж эмээ одоо юм сүртэй ингэж бодсон ч Мелида эмээ үннийг хэлсэн байгаа юм л да. Сицилич уйлаад би танихгүй шахуу ээж шиний сайхан сэтгэлийг ашигласан байна гэдэл тусламжаас нь татгалзаж явах гэсэн Мелида болиулна. Чин сэтгэлийн үнэлж шинээр хувцас янзлуулахыг зөвшөөрдөг. Хаанч тэнд байсан бүх хүмүүст энэ талаар хэнд ч хэлж болохгүй гэж сануулва. Тэгээд шин явж Мариягаас бусад бүх найзуудынхаа хувцсыг нь янзлж өгдөг. Мария яхавд үндэсний эрдэнэ биедээ авч явахаас айгаад ахгүй юу? Маргааш шин Сицилийг хайлтын шидээрээ хамгаалж сургууль руугаа хамт явна. Баярлаа гэдэл Сицили хөөхөн царайлсан Мария бөөлчихж байгаа юм чи. Хотлоо. Энэ хоёрын арманч хэлж байгааг хараад кринжлээд байгаа. Багш нь сургуулаа танилцуулаад хүн болгон заавал нэг дугууланд орох ёстойг сануулдаг. Манай хүн юунд орохооч мэдэхгүй байж итл ханху чи өөрөө клуб байгуулчаач гэсэн багш ангийнхан ч шууд л дэмжлээ. Алдартай баатруудын тухай ярилцдаг фэн клуб нэхүү гэдэл хүүхдүүд санал гаргасан угаасаа байдаг гинэ. Тэгээ явж гүнзгийрүүлсэн шидийн клуб нэхэр болно. Маргааш нь сургууль дээр ирсэн нөгөө картгээгаар аавтайгаа бифилж ягаад гэрээ хорионд орсон гинэ гэл хүүхдүүд цуурж байна. Тэр ер нь яагаад тийм төрөмгий болсон бол гэсэн анхандаа ч нэг тийм байгаагүй. Штром багшийн лабораториор эргэлдэж эхэлснээс хойш л өөр болсон гэдээ. Штром нь дунд сургуульд шид заадаг байсан ч нэг л онцгүй дарк нөхөр байсан болохоор хүүхдүүд холхон л явдаг байж. За ингээд карт ирэхгүй Сицили шингээр хургуулах шалтак байхгүй болчлоо гэд жаахан гонигтай байж идэл манай хүн өдөр болгон чамайг хургиж өгмөр байна гэл баярлуулчихдээ. Манай хүнийг хайлтын шидээр муу санаатныг мэдэрч чаддаг тухайга хэлэхэд бүгд гайхдаг. Чөтгөрийн хүч айгүй зөвүүн нэг л өөр байдаг. Муу хүмүүсээс ч бас тиймэрхүү vibe мэдрэгддэг гэсэн найзууд нь бүр шок. Жоохондоо авраг биетэй чөтгөр болсон баавга ганцаархнаа устгасныг нь мэдээд бүр ч шок болно. Тэндээс гараа явж идэл нэг эвгүй авраа мэдрэгдлээ. Карт амар чөтгөрлөг болцсон галаар буудаж эхэлтий. Шинэ арай хийж хамгааланга хурдан дөрөв хувцас идэвхжүүл гэж хашгирна. Гарын түлэгдэжсэн ч хувцас нь автоматар идгэж өвдөлтийг нь намдааж ила. Карт ч хар нэрийг цацруулж чөтгөр болж хувраад бүр шийдсэн байдаг шүү. Тулдахаас өөр аргагүй болж би энтхийг хариуцъя. Бусдыгаа аваад аюулгүй газар руу яв гэсэн Август уурлаа надий. Намайг тулдах чадваргүй гэдэг нү гээл. Гэхдээ хэсэг хугацааны дараа байдалтайгаа эвлэрч явхаар болно. Манай хүнч цэнхэр галаа асааж тулаанд орлоо. Карт дайрч шинэ бултаад тогтоон барих гэж оролцсон ч гаргаад байгаа жижигхэн гал нь төсөөлснөөс хамаагүй хүчтэй байдаг. Тэгсэн карт босч ирээд шинэ рүү хараагаад эхэлдэг. Уг нь чөтгөр болсон хүн ярьж сэтгэж чаддгүй байна л да. Манай хүн бүр гайхаж байгаа юм чинь. Тэгээ дээшээ хөөрч дайралтаас нь бултанга аянгаар цохиулж үзв. Тодорхой хэмжээнд гэмтэл авч исэн ч зогсох шинжгүй бүр улаарцсан байдیں۔ Яваанда шидийн хүчин биеийнхэн даах хэмжээнээс хэтэрч дэлбэрэх эрсдэлтэй болов. Дэлбэрэлт болвол сургууль тэр чигтээ нурна гэдгийг ойлгосон шин ультрасоник сэлмээ гаргаж гэрлийн хурдаар дайран цавчна. Тулаан дуусахад манай хүн картын араас харамсаж өөрийн ирэхгүй сөхрөөд унцдаг. Найзууд нь харин чөтгөрийг устгахчлаа гэд үнэхээр их бахархаж бас гайхна. Тэгсэн картыг чөтгөр болгосон Штром багш энэ бүхнийг цонхоор харанга шинийг сонжиж байла. Август ирээд картын хувирал арай л сонирн байсныг хэллээ. Өөртөө шившлэг уншаад чөтгөр болох хэмжээний мэдлэгтэй байсан уу гэвэл үгүй. Дээрээс нь ухаан санаа нь эрүүл үлдсэн байдаг. Хин нэгний зориуд хийсэн туршилт юм шүү гин. Орой гэрт нь хаан туслахуудтайгаар ирсэн байла. Том аюулаас аварч сэргийлсэн гавьяаг нь үнэлж нэгдүгээр зэргийн одонгоор шагнах болсноо хэлнэ. Шин гайхаж Марлин өвөө харин хүүг улс төр тутахгүй гэсэн яасан гэж хааныг байцаалаа. Хүн болгон мэдсэн хэрэг дээр баатрийг нь шагнахгүй бол ард түмэн зүгээр өнгөрөхгүй штт. Гэснээ эннээс хойш хүүгчин улс төрийн хэрэгт ёстой оролцуулахгүй гэж амладаг. Маргааш шин ярианы сэдв болж зөрсөн октод бүгд цоо ширтээд жаахан тухгүй байлаа. Гэхдээ Сесилитэй цуг явааг нь хараад найз охинтой байна гэж ойлгочдөг. Сургууль дээр нь бүгд Шенген клубт орно гэж дайраад багш нь жаахан паниктжсэн хадгалах шид ашиглах чадвартай сурагчийг л авна гэсэн өндөр босго тавьж хоёрхан хүүхэд тэнцлээ. Дархны хүү Марк, зоогийн газрын эзний охин Оливия хоёр. Энэ хооронд Штром багш Хөлөг баатруудын зөвлөлд байцаагдж хүн дээр туршилт хийжсэн хүлээн зөвшөөрөд бүх туршилт дууссан. Одоо би зүгтахад бэлэн гэдээ. Шин
Картыг чөтгөр болгосныг сонсонгуудаа сэлэм галын шидэ гарган дайрсан ч Штром бүх цохилтыг нь амархан хааж бултаад байдаг. Шин газрын шидээр дээш нь өргөсөн ч Штром хөөрөх чадвартай за. Манай хүнч нөгөө сүрхий гутлаа ашиглаж гинэд өсөрж очиод завчнаа. Араас нь галын шидээр хүчтэй дайрахад багшгүй маш их хүчээр түлхээ унгаачтیں۔ Нүдний шил нь хагарахад Штром оюун ухаанаа бүрэн удирдах чаддаг төгс чөтгөр байсан тодорхой болдог. Хүн төрлөختөн бол миний хувьд тоглоом төдий зүйл гэсэн шин тэсэлгүй дайраад орно. Штром болтчлаа гэж бодсон ч шин нарны гэрлийг нэг цэгт төвлөрүүлж маш хүчтэй шид идэвхжүүлнэгээ тооцоолсон байдаг. Нарны туяа дээврийг нэвтлэн Штромыг онож асар том дэлбэрэлт боллоо. Утаа арилахад дэндүү их халуунаас болоод эргэн тойрны газар тэр жигтэй шил болсон байдаг. Шин гихтээ Штромыг амьд гарсан байх гэж таамаглана. Ордны шидтэн Хөлөг баатруудын ахлагч эднэр ирж талархлаа илэрхийлээд яаж ийм шид гаргаваа гэж асуудیں۔ Манай хүн шинжлэх ухааны үүднээс баахан тайлбарласан ч нөгөө хэд нь ойлгосонгүй. Маргааш нь бүгд Маркийн аавын дархны газар руу явлаа. Найзууд нь инээлдэл айгүй хаппи байсан ч шинэ Штромыг амьд гэдэгт итгэлтэй санаа зовоод л байдیں۔ Миний гаргасан шид газрын хөрсийг шил болгосон болохоос биш дэлбэрэлт болоогүй. Штром харин анхаарал сарниулж зүгтахын тулд дэлбэрэлт үүсгэсэн байх гин. Август шууд санал нэгдэж Штромтой тулдаж чадах цорын ганц хүн чи. Хааны гэр бүл бүх зардлыг нь даан хамгийн шилдэг зэвсэг хэрэглэх ёстой шүү гэлээ. Маркиа баахан хүмүүс ороод ирэхээр нь аюу дургүй байснаа ханхуг өөрийгөө танилцуулахад ажилчдтайгаа хамт сөхрөөд л унна. Бас манай хүнийг агуу мэрэгний ачхүү шин цагийн баатар гэдгийг сонсоод бүр шоконд орчдөг. Дархан ийм сүрхий залууд зэвсэг хийж өгөхөөр болсондоо маш баяртай. Шинж захиалгаа өгнө. Дээшээ 3 давхарт гоёл чимэглэл байдаг гэж сонсоод орж сонирхгүй гэсэн Сицилиэ бүгж авч өгөх гэж байгаа юм байхтай гэж бодчихдээ. Баярлалцаа охин бэ. Манай хүн яахавд аюулгүй байдлыг нь бодоод хамгаалтын шид суулгаж болохоор юм хайж исэн байлээ л дээ. Сицилигийн урам хугарсан царай найзуудынхаа хөлдөө төмсвэ гэсэн харцнаас болоод яах аргагүй дагуулад хисч өгнө. Нилээн үнэтэй бүгд сонгож дунд хуруунд нь зөөж өгöd намайг байхгүйд энэ бүгд чамайг хамгаална гээл хөвсөлцүүлээ ачиж байгаа. Маргааш нь шин сургууль дээр гинт телепорт хийж гарч ирээд бүгдийг нь цочоодог. Гэрийнх нь гадаа бөөн фэнүүд нь цугларцсан ингэхээс өөр аргагүй байж л дээ. Энэ шидэн гэхдээ ягч телепорт биш. Хоёр цэгийн хоорондох зайг богиносгож туултын гинэ. Найз нь ойлгохгүй байсан шин гайхах хэрэггүй. Марлийн өө хүртэл эхэндээ ойлгохгүй байсан гэ тайвшруулдаг. Тэгэд аюулаас сэргийлж найзуудынхаа левелийг ахиулахар шийдлээ. Хамгийн эхлээд Мариагийн хамгаалтыг нь шалгахад хариугүй юм байдаг. Сицилиэд харин нөгөө бөгж байгаа болохоор хамгаалт нь мэдээж сайн байгаа. Шин шидийн хүчнээс зах цохыг нь мэдрүүлэхэд бүгд амьсгал нь боогдоод үххээ шахнаа. Ийм зэргийн ачаал даахгүй бол чөтгөртөө тулдна гэж саналтгүй гин. Хэсэг хугацааны дараа найзууд нь Марлийн өвөгэнд ирцэн байв. Шингийн энэ өвөрмөц шиднүүдийг та зааж өгсөн үү гэхэд өвөө нь би зөвхөн суурийг нь заасан. Шинэ өөрөө шинжлэх ухааны үндэстэйгээр шидүүдэд шинээр бүтээсэн. Хүмүүс ихэвчлэн үр дүнгийн төсөөлдөг бол манай хүү үйл явцыг нь маш нарийн бодож шид гаргадаг гэдэл магтана. Та нар гал асахад ямар процесс явагддгийг мэдхүү гэсэн хүүхдүүд мэдэхгүй л гэж байна. Би ч мэдэхгүй. Хүн болгоны мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй ийм нарийн зүйлсийг шин бие дааж судлаад шидээ сайжруулдаг юм гэлээ. Өвөө нь ярьжсэнаа гинэд манай хүний нөгөө алдарт шилждэг шидийг нь гаргачтیں۔ Шин бүр гайхаж байгаа юм чи. Эхэндээ ойлгохгүй байсан ч зарчмыг нь мэдчихээр амархан юм байна лээ гэд инээлээ. Хүүхдүүд чичээвэл болох юм байна гэд урам орно. Ялангуяа Лин маш шаргуу бэлтгэл хийж маргааш нь нүүр мөр нь шалбраад үс нь арзаацсан ирдэг. Хүчээ хянах гэж оролдож хагаад дэлбэрэлт үүсгэсэн гинэ. За тэгээд дархны газар яваад очисон захиалсан сэлэмнийх нь дуршилтын загвар бэлэн болжээ. Гох дараад л ирэн мултарч шин ирээр сольж болдог өвөрмөц ид байв. Энэ хооронд Штромго үнэхээр л амьд гарсан байхаас гадна төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ. Блюсфери эзэнт гүрний хааныг турхирч Эрлсхайд руу одоо л дайрдаг цаг чөтгөр möтгөргээд дотоод асуудалтай байгаа дээр нь дайрах хэрэгтэй гэд дайн эхлүүлэхээр ятгаж өгч ийла. Тэгээд амархан дийлчнгээд орсон манайхан аль хэдийн бэлтсэн байлгүй яах вэ? Айрманд бутны эргүүлж нийслэл хотод нь чөтгөрүүд гарч ирсэн гэд хаан нь яарч сандран буцлаа. Эргээд ирэхэд нь Штром синти дээр нь суудсан хүлээж идэв. За тэгээд л энэ улс хаанчгүй болж нэг л мэтгэд балгас цаашаа олчихно.
Хөрш улс иймэрхүү нөхцөл байдал аюултай байгаа болохоор сурагч нар нь тулааны чадвараа сайжруулахын тулд Хөлөг баатруудтай хамтарсан бэлтгэл хийхээр болдог. Тэгсэн бүгд депресд ороо суучнаа. Яасан гэсэн шидэднүүд Хөлөг баатруудаа толгой муутаагээ үздэггүй. Баатрууд нь шидэднүүдийг сул доороо суг гэцгээдэг эртний биефтэй гарууд юм байна л да. Шинэ ууг нь эвлэрүүлэх санаатай өөрийгөө Хөлөг баатар Мишелийн шав гэсэн чинь бүгд шоконд орно. Хэсэг хугацааны дараа ойд чөтгөр агнах дадлага эхэлж шинэ Август, Сицили, Мария дөрөв нэг ууг болдог. Хөлөг баатрууд манай шинийг хуудгаар бах уу наача бид нарыг яагаад ч барахгүй гэдэл басамжилж гарлаа. Зорьсон газраа ирэхэд хааны хоёр хамгаалагч угтаж авнаа. Охтууд Сигфридийг харж норж унаад ирчүүд нь Кристина крашлаад сүйд болтгож аа. За тэгжийтэл нэх том чөтгөр болсон зэрлэг гахаа дахиад ирнэ. Хөлөг баатрууд бэлэн байсан ч хурдыг нь гүйцсэнгүй. Гахаач юуг дуусгах гэ дайрах яг тэр мөчид шин ганц завчилтаар устгаж баатруудыг амийг аварлаа. Сицили шархыг нь эдгэж өгөхөд нөгөө хэд нь шүтээд аюул болно. Шинч мэдээж дургүй. Эмэгтэй баатрууд болохоор ямартаа ингэж харьцаад ийдингээд атаархаж өгөх гэж байгаа юм чинь. Тэгтэл 100 гаруй чөтгөр ойртож явна гэсэн мэдээ ирлээ. Шинэ өөрийн хүсэлтээр тэр хэдийг зохицуулахар болж нөгөө цөмийн бөмбөг шиг айхтар шидэ гаргахаар бэлтжийтэл маш том айрам ороод ирдэг. Сүйрэл болгодог чөтгөр байна штэ гэдэл бүгд амар айн. Тэгсэн шинэ хүчтэй дэлбэрэлт үүсгэж оймод уулахад урдаа байсан бүх юмыг газартаа дэгшлээ ачтээ. Хөлөг баатрууд хүчийг нь биширч түрүү муулаад байсан охин шинэ Сицили хоёулангаас нь уучлалт гуйгаад та хоёр ёстой гой хосууд байна шүү гэдэл улайтал навна. Эннээс хойш ёстой утгаараа багийн тоглолт үзүүлж Хөлөг баатрууд хамгаалаад шидэтнүүд чөтгөрлөө галаар буудна. Гал хараад сандарсан баавгаар Хөлөг баатрууд дайрч шинэ бусдыгаа шидэр хамгаалснаар устгаж чаддаг. Сигфрид, Кристина хоёр сурагчдын чадварыг биширч ордны шидэтнүүдээс дутгааргүй байна гэд гайхнаа. Шинэ Марлений заасан суур дээр өөрийнхөө төсөөлөх аргыг зааж өгдгөө хэлэхэд Сигфрид шав орё гэдэл гуйла. Шингийн шид дэндүү хүчтэй. Болж бүтгүй хүмүүс сураад авчихвал ертөнцийг цөөрүүлэх магадaltaй гэж ханхуу шууд эсэргүүцэн. Шидийн нууцаа хамаагүй битгий тараагаад гэж өглөөд амжина. Сигфрид бууж өгөхгүй. Ядаж Марлийн өвөгийн заадаг суур юмнуудын сурчмаар ахын гэдэл салдгүй. Өдөр бүр шидийн хүчийг хянаж бэлтгэл хийхтэл болно гэсэн нэг л итгэдэггүй шүү. Тэгэхээр нь Сицили Мария хоёрыг дуудаж шингийн зааж өгсөн хамгаалтын шидийг гаргуулна. Маш бат бөх хамгаалтыг нь хараад Сигфрид нүдэндээ ч итгэхгүй. Мария инээж энэ шингийн гаргадаг шидийн хажууд юу ч биш л дээ. Мэргэн өвөөгийн ач хүүг хизээж барахгүй ахоо гэхэд нь Сигфрид чи дахин давтагдахгүй цор ганц штэ. Өөртөө итгэлтэй байг ин. Марияч баярлаад нүдэнд нь Сигфридээс өөр хүн харагдахаа болчдөг шүү. Бэлтгэл дуусаж бөөнөрө хотын хаалган дээр уулзахад ханху та нар төгсөөд миний удирдлага дор тусгай салааны гишүүд болно гэж зарланаа. Чадварлаг дайчид болох нь тодорхой учраас бусад улс орнууд уруулж авах гэж оролдох байх шүү гэж шүү. Хүүхдүүд ч төгсөөгүй байж элит зэрэглэлийн ажилд орчлоо гэдэл бөөн баяр. Шинг дахиад бүр их юм заагаад өгөөч гэд гуйцхан. Хэд хоногийн дараа шин багийнхантайгаа ууланд очиж бэлтгэл хийдэг. Хөөх энд ч бүхэл бүтэн улсын армийн хэмжээний хүч гарч ийштэй гэд Август гайхсан. Угаасаа хүн амьтанд харагдахгүй тулд ийшээ ирсэн гинэ. Бэлтгэлийн дараа ханхуу хэлнэ. Энд байгаа хүмүүр аль хэдийн жирийн иргэн биш болсон учраас би улсын нууц задлаа. Блюсферийн эзэнт гүрэн чөтгөрүүдэд бүрэн эзлэгдэж асар их хохирол амсаад байгаа. Манай улсын хувьд бэлтгэл хангагдаагүй байгаа болохоор юугүй чөтгөрүүдийн эсрэг дайн зарлаж болохгүй байна гэлээ. Энэ бүхний ард Штрон байгаа нь ойлгомжтой учраас эндээ сургуульд хийж багийнхаа хүчийг нэмэгдүүлэхээр шийднэ. За тэгээд хаана байрлах вэ гэсэн Сицилийн гэр бүлийн эзэмшдэг халуун аршаан руу явахаар боллоо. Эмээн сонсонгууд өсвөр насны хүүхдүүдийг хараа хяналтгүй байлгаж болохгүй. Марлин бит хоёр цуг явна гэж авдیں۔ Яг үнэндээ энэ хэдийг харж хандах гээд байгаа даач биш. Өөрөөсөө аршаанд орох гээд тахгүй юу? Маргааш өглөө замд гараа явж итэл худалдаачдаг чонон жүтгэрүүд бүсэлсэн байгаатай таарна. Хэн байлтгаа үзэж лен сонгогдоод салхины шидээрээ бүгдийг нь хийсгээ ичдэм аа. Нилээн яваад зорьсон газар ирж халуун аршаанд орж яваад маргаашнаас нь Марлин өвөгийн удирдлагад ор шидээ хянах бэлтгэл хийж Мелида эмээ шидэд хэрэгслийн талаар лекц уншина. Хэсэг хугацааны дараа шинэ найзуудаа шившлэггүйгээр шид гаргахыг зааж өглөө. Эмээ нь шидийн яамныхан ажилгүй болцсон харагдаж шít гээд
Хүүхдүүдийг магтсан өвөө шин хоёр энэ хэд болоогүй байна л гэдэг. Штромын чөтгөрүүдтэй тулдахын тулд бүгд л сайжрах хэрэгтэй байлаа. Манай хүнийг шин шид турших сургаар бүгд л сандраад хамгаалтаа идэвхжүүлнэ. Дотроо шатамхай хий төсөөлж цэнхэр гал гаргаад тэрийг улам томруулж ийснэ хар салхитай хослуулж нэг зүг рүү чиглүүлэхийг хичээлээ. Явсан зам онсон газар нь зүгээр амар болцсон байгаа юм чин. Айгүй баярлцсан байж идэл эмээ тэнэг мангараар нь дуудаад дивүүрээрээ зодоо наачтیں۔ Ийм их хүчний хэрэг байдаг ч юм уугүй ч юм уу. 3-3 уул будаа болго хайчлаа гэдэл загинж өгнө. Ийм хүчтэй гарна гэж бодсонгүй гэсэн ч эмээ тоохгүй л дээ. Хүүхдүүд хүртэл шингээс айцсан байгаа юм чинь. За ингэсгээд бэлтгэл дуусч ханхуу дайны талаар шин мэдээ сонсох хэрэгтэй байна. Шилждэг шидээр хүргээд өгөөч гэд гуйна. Ордон руугаа яваад орсон нэг ууртай охин хүлээсэн байж идэг. Ханхуугийн сүйд бүсгүй гинэ. Нэрийг нь Эли гэдэг. Намайг орхиод зугаалганд явцсан байна гэдэл Августыг загинж өгдөө. Тэгжидэл гүнж дүүн гарч ирээд бас л уурлаад ундаг. Миледа эмигийн улаан фэнийн гинэ. Шүтэнтэй хамт явсанд атаархаад ахгүй юу? Бид хоёр тэр газар руу ч хамт явна гэж салдгүй шүү. Болохгүй аюултай гэж тайлбарлаад нэмэргүй. Сүүлдээ уурлаад угаасаа аав зөвшөөрөхгүй заа гэд орилж морилцсон байж итэл хаан гараад ирнэ. Тэгснэ наа хоёроо аваа яваа гэж авдیں۔ Шинж хэсэгтээ Августыг шоолж ярих гой сэдвтэй болчлоо гэд инээдээ барьж ядаад л явна. Ийм олон охтуудтай цуг явсан гэд Элиг хардж байгаа болов гэсэн чинь энэ охтууд нэг сонирн биш байна уу? Чи л асуудал болоод байна. Август байнга л чамааг ярьж идэв шít гэж авдیں۔ Манай хүнч бузар гүтгэлэг гэл жоохон дургүй нүрчнэ. Ханхууч баахан аргадаж тайлбарлаж иж Элигийн уурыг гаргаж байгаа. Тэгснээ шинийг Сицилид сайн гэдгээ хурдан хэл юунаас нь хайгаад байгаа гэж сумлаад салдгүй шүү. Намайг тоохгүй байвал яах юм гэсэн чинь ийм аимхаа байхаар гоё байд юм уу? Сицилийг төрүүл сэтгэлээ нээн гэж гордоод байгаа юм биш үстэй гэж авдیں۔ Манай хүн хоол идэхтэйч ордонлоо буцахтаач бодол болсоор. Эли Мэй гүнж хоёр Сицилитэй уулзанга энэ залуу зогсоо зайгуул чамааг ярих юм. Та хоёр гоё хосод болно доо гэл манай хүнийг банттал нь авнаа. За тэгээд гүнж шүтэнтэйгээ уулзаж эмээ нь ямар өхөөрдмөр хүүхэд вэ? Шин багтаа ийм игдүүтэй байсан ч болоос сахилгуудаас өөр юмгүй нөхөр байсан шүү дээ. Бусд нь ч нэрээ том болоод хүүхэдтэй болсон ч сахилахгүй байвал хэцүү юм а те гэцгээсэн шин жаахан барайцсан л байж ила. Сицилийг гинэтгэн би санал нийлэхгүй байна. Шин угаасаа хөөхөн хүүхэдтэй болно гэснээр жаахан кринж юм ярьцныгаа гинэт ойлгож интэр. Ирээдүйд шинтэй гэрлэж хүүхэдтэй болно гэдгээ зарлаад байна гэд найзууд нь явуулсан чи бүр гүүгээд алга болноо. Нилээн банталттай юу ярихаа мэдэхгүй хэсэг сууж яснаа охин төрөн хэлсэн үгэндээ уучлалгүй байна. Шин яг үнэндээ тэр үгийг нь сонсоод баярлсан гэдгээ нуухгүй. За тэгээ бүр зориг орж анх хараад л бие биедээ таалагдсан болохоо мэдэж авцгаадаг. Манай хүн бүр найз охин минь болооч гэж асуугаад зөвшөөрсөн хариу аваад амжичвал яах вэ? Тэгсэн нууцаар сонсч исэн баахан гарууд пир паркэл унаад ирдیں۔ Тэр дунд өвөө эмээ хүртэл хүүгээ дэмжсэн байж идэг. Маргааш өглөө нь далайн хэрэг дээр бэлтгэл эхэлнэ. Шидээрээ бөмбөгөө удирдах үнэн экстра тоглолцоолоо. Мэй тогломоор байна гэхээр нь эднэрийн бөмбөгөнд оногдвол үхтийн байгаастай гэжсэн галтай бөмбөг яг тэр хоёрыг чиглээл ирж шүү. Азар Марлийн өвөө урдуур нь орж авард юм. Алдаа гаргасан хүүхдүүдийг эмээнч загиндын байгаастай. Шидээ удирдах сурахад ёстой зүгээр юм байна. Үргэлжлүүл гэж өвөө зөвшөөрлөг. Маргааш өглөө нь Сицили шинг аав ээжтэйгээ танилцуулмаар байна гэж байна. Яг очиод уулзсан жаахан эвгүүл байла. Манай хүнч зориг гаргаж өөрийгөө танилцуулаад охинтой нь үерхэж байгаа гэдгээ хэлнэ. Уурлах байхтаа гэсэн чинь аав нь гарнаас нь барьж аваад манай охиныг сонгосонд баярлаа гэж авдیں۔ Хөгшөөн тайван бай гэснээ ээж нь язгууртай айлын охин сүй тавилгүйгээр хүнтэй үерхэж болдгоо юм штэй л гэж байна. Манай хүнч сүй тавихад бэлэн гэдгээ хэллээ. Удалгүй бэлтгэл дээр буцаж ирээ байж идэл Марли Мэй Эли хоёроос сургуульд хийж үзэхүү гэж асуудаг. Надаа шидийн авьяас байхгүй гэл Эли татгалцсан Мэй дуртай зөвшөөрнө. Өвөө шид удирдах талаар суур хэдийн юм заасан гүнж их мундаг байна гинэ. Эмээ өвөө хоёр магтаад байсан бусад охтууд атаархаад аюул болдیں۔ Лин яасан ч энэ охины доор орохгүй гэж дэндүү хичээж ягаад бас л дэлбэрэлт үүсгэждэг. Хэсэг хугацааны дараа манай хүн шин шид дуршихаар болоход хүүхдүүд гялс хамгаалтын шидээ идэвхжүүлж нуугдана. Шинийг чулуу шүүрэл авсан бүгд хамгаалтаа улам нэмж байгаа.
Дайралтын шид бишээ санаа зовлтгүй гэж яагаад чулууга агаарт хөвүүлж үзүүлдэг. Наа чин яагаад байгаа юм бэ гэсэн манай хүн таталцлын хүчний эсрэг мэсрэггээ ярьж ийснэ угаасаа ойлгохгүйг нь мэдээд чулуу шидгээр газар ундэн штэ. Тэрний яг эсрэг нь гээл аваа ичнэ. Гэхдээ саяных зүгээр трейлер за агаарт хөөрч салхины шидээр хүссэн зүг рүүгээ чиглүүлээл нөгөө хэдийн амыг ангаатал авч байгаа юм чи. Яг үнэндээ Штром ийм нисдэг шид ашигладаг болохоор манай хүн албаар сураад байгаа юм байна л та. Оройн манай хүн өвөө эмээдээ сүй тавьсан талаараа хэлнэ. Нилээн гайхсан ч та хоёрын хувьд цаг хугацааны л асуудал байсан л да. Болох ёстой юм болжээ гэдэл тэр доороо Сицилийн аав ээжтэй уулзгаар явдаг. Бид хоёр шингийн төрсөн өвөө эмээ бишээ. Ямар нэгэн мах цусны холбоо байхгүй. Миний өөр удам гэдэг шалтгаанаар охиноо суулгах гэж байгаа үедтэйгээ хэлжтэй. Сицилийн аавч жаахан урам хугарснаа нуухгүй. Манай гэр бүлийг тийм өчүүхнэр үнэлж байгаа юм уу? Шинэ охиныг мань хүндэлж хайрладаг гэхээр нь л зөвшөөрсөн байгаа шүү гэлээ. Эмээ өвөөнч хүссэн хариултаа сонсцсон сэтгэл хангалуун байж идэл шин өдийг хүртэл өсгөж хүмүүжүүлсэнд баярлаа гэд уяраагаа хайчнаа. Хэд хоногийн дараа шинэ багийнханда шинэ хувцсыг нь танилцуулдаг. Ахисан төвшний хамгаалтын шидтэй өнгөлн далдалж нуугдах боломжтой температураа хүртэл зохицуулдаг тийм л сүрхий идгийндээ. Оо лайт. Үндэсний эрдэн мэрдэн цаашаа бүр тасархаа уустай. Өнөөдөр ч овоо хэцүү юм хийлгэхэндээ гэд Август инээхээр нь хүүхдүүд гинэт ойлгож байгаа. Тэгээл ийм сүрхий хувцс өгöd байгаа мó гэцгэн. Тэгсэн сүрлийн төвшний чөтгөртөө жинхэнэ тулаан хийн гэдээ бүгд айж байгаа юм чи. Та нар хангалттай хүчтэй болсон байгаа. Дээрээс нь энэ хувцс найдвартай хамгаална гэд ойроо явцгаалаа. Сицили жүтгэрийн байршлыг тогтооход шин 5 хүнтэй баг бүрдүүлж тушаал өгнө. Төрөл бүрийн шидээр хідэн талаас нь дайрахад маш хүчтэй дэлбэрэлт ойг тэр чигтэнд оргиж чөтгөр болсон арсланг дорхноо устгадаг. Саяны 5 уг нь тулаанд туслах үүрэг гүйцэтгэх юм байна л да. Тэгэхэд ингэж илт давуу ялж байгаа юм чи нэг нэгээрээ үдсэн ч дийлэх юм байна гэд шин зэвсэг хувцаа амжилттай туршиж үзлээ. Оройн манай хоёрын сүү тавих ёслол эхэлж гэр бүл найзууд нь хаан хүртэл ирсэн байлаа. Бүгд аз жаргал хүсэж баяр хүргэдэг. Хэсэг хугацааны дараа хоёулахнаа байж байхдаа шин Сицилид бөгж өгч албан ёсоор гэрлэх санал тавина. Маргааш нь манай хүн бүгдд нь нөгөө нисдэг шидээ зааж өгдөг. Тэгээ бас болоогүй спикер майк бүтээсэн. Одоо буугаад ирээ дараагийн ээлжнийх нь нисэх болчлоо гэж зарлаж марлснаа. Энэ үед Штром чөтгөрөөдтэйг Блүүсбери хаант улсын бүх хот тосгоныг сүрүүлж хоол хүнс ховордож маш үнэтэй болсон байлаа. Язгууртнууд нь баян тансаг хിവэрэ байгаач жирийн иргэд өлсөж зовхын туйлд хүрсэн гин. Тэрэн дээр нь дөрүүлж Штром тэднийг чөтгөр болгож хүчээ нэмжих жишээний. Штром чөтгөрүүдтэйгээ уулзалт хийж Блүүсберийг амжилттай сүрүүлснээ зарлаад одоо өөр хийгээд ах юм алга гэсэн нөгөө хэд нь эсэргүүцэлгүй яах вэ? Үргэлжлүүлээд эргэн тойрны улсууд руу дайрыг явандаа дэлхий тэр чигтээ биднийх болно гэцгээе. Штром хүсснээ хийцгээ. Надад хамаагүй гэсэн чинь чөтгөрөөд явах нь явж үлдэх нь үлдээд дураараа болно. Мария гэд туслах нь Штромоос Блүүсбери хаант улсыг яагаад ингэтлээ үзэн яддгийг асуудаг. Үзэгдэл солигдож 2 жилийн өмнөх үйл явдал гарна. Штром чөтгөр мөтгөр болоогүй гүн цаалтаа язгууртан байжээ. Гисэн хэдий ч жирийн хүмүүстэй маш сайхан харилцаатай бүр тариалангийн ажилд нь хүртэл оролцдог байж. Эзэмшил нутаг нь хөгжиж цэцэглээд их нэртэйг анхныхаа хүүхдээ хүлээж аз жаргалтай амьдарч байлаа. Гэхдээ нэр хүндтэй хөрөнгө мөнгөч сайтай байгаад нь атаархах хүн олон. Тэр дунд Блүүсберийн ирээдүйн хаанч багтаж байлаа. Язгууртнуудад Штромыг нийслэл хот руу дуудаж аль болох удаан саатуулах даалгавар өгч тэр хооронд нь хорон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шийддэг. Гэнэт захиа ирж хот руу дуудахад нь эхнэр нь нилээн санаа зовно. Гэвч Штром өөрийгөө улсын хамгийн хүчирхэг шидтэн гэдгээ сануулж тайвшруулад явна. Хэд хоногийн дараагаас тосгоны хүмүүс гэнэт алга болж эхэллээ. Штром гүн хулгайлж аваачаад боол болгоод зарчдаг гин гэсэн цуу яриа хүртэл тархана. Нилээн хугацааны дараа цагдаагийн дүрд хувирсан гарууд Штромын тэрэгнээс хулгайлагдсан охтуудыг олж энтер баахан жүжиг тавьдیں۔ Ард иргэдэж уурлаж бухимдаад Штромын гэрээг нь юу ч үгүй шатаага ачдаг. Жирэмсэн эхнэрийг нь гэртээ байхтан штэ бүр. Яг энэ үед буцаж ирж таарсан Штром харамсан гашуудаж юу болоод байгааг асуухад чи хүн барьцаалж зардаг гэвэстэй
цагдаа нар нотлох байранд ч харуулсан гэхэд нь язгууртнуудын мэхэнд унтснаа ойлгоно. Уур хил гашуудалтаа эзлэгдээд хязгааргүй хар энерги хуралдуулж энэ улсыг хүн амьтантай сүрүүлэх болно гэдгийг амлаад чөтгөр болж хувирсан байжээ. Хувирах үедээ гаргасан хүч нь тосгоны газрын хөрснөөс арчаа ийцэн байдаг. Буцаад одоо үе гарч бас нэгэн миньон болох Зест нь эзэн зоригтой хүрсэн учраас одоо дараагийн ажилд орох хэрэгтэй. Өөрөлс хайдын хажуугийн жижиг улс руу даривал шинэ гарч ирж тулдах нь тодорхой гэж тооцоолно. Үзэгдэл солигдож өөрөлс хайдын ханху Августын титэм залгамжлах ёслол болж байлаа. Гэнэтгэн улсын хилээр ойролцоо чөтгөр харагдлаа гэсэн мэдээ ирнэ. Хүмүүс сандралдаж эхлэхэд Август тайвшруулж манад чөтгөр устгахаар тусгаалan бэлдсэн хүмүүс байгаа. Айд сандрах хэрэггүйгээд шинийг дуудаж танилцуулдаг. Өөрөө ёслолын хувцсан дотроо тулааны өмсгөлөө өмссөн байлаа. Хүмүүсийн айдсыг дарахаар юм үзүүлээд багтаа нэр өг гэсэн манай хүн бодож байгаад бид бол төгс шидтнүүдгээ аваа ичтэй маа. Найзууд нь кринжлээд үхэх гэж байгаа юм чинь. За тэгээ бүгдд нь хөөрдөг шид хийгээд чөтгөрийг устгахаар нисэн одноо. Яг энэ үед хөрш улсын цэргүүд чөтгөрийн сүрэг ирж байгааг хараад бид нар ч дуусчээ гэж бодно. Өөрсдийнх нь хүч яагаад ч хүрэхгүй өөрөлс хайдын хаант улсаас тусламж гуйлаа гэхэд 7 хоногийн дараа л нэмэлт хүч ирэх байх гэж. Тэгээд бүх шидтнүүдэд цуглуулж хотын хааныг хамгаалах тушаал өгөөд эхний дайралтаас нь ямар ч байсан хамгаалж чадлаа. Энэ хооронд манай хэд шин нэрэндээ кринжилсэн хിവэр Мария чөтгөртэй тулдахаас айгаад байна гэсэн чи чөтгөрөөс хүчтэй болцсон штэ. Айх шаардлага байхгүй гэж урам өгнө. Сицилид гэмтэж харагдсан хүмүүсийг эдгээх даалгавар өгч бусд нь 2-2-ороо чөтгөрөөдрөөд айхаар болдог. Дөхөөд ирсэн хөрш улсын энэ тэмдгүү төмөр асч аль хизээний сүрсэн юм шиг л харагдчихлаа. Чөтгөрүүд ч ёстой дураараа дөргиж байна. Нэг жоохон хүүхэдтэй эмэгтэйг хоёр чөтгөр юу юуг алхаж идэл шин нисж ирээл шүлжтэй. Нөгөө чөтгөрөнч чам шиг өчүүгэн хүн яаж бидний өөдөөс саруулж чадчихна гэж томорж ийсэн галын шидийн харангуудаа тамруугаа явчнаа хөрх. Манай хэд ээж охин хоёрыг түшиж босгоод аврах байр руу явуулна. Иргэн тойронд нь бөөн бэртэж гэмтсэн хүмүүс нурц суурьсан балгас харагдчихлаа. Гэнэт Август цамхаг дээрээс өөрсдөө өөрөлс хайдын хаант улсаас эндхийн ард иргэдийг хамгаалж чөтгөрүүдийг устгахаар ирснээ зарлаж шинэ үеийн баатар шинэ Волфорд ирсэн учраас яг одоо үг дүүгээ бууж өг гэж зарладаг. Хүмүүс баярлан хашгиралдаж чөтгөрүүд харин тулдахыг бүр ихээр хүснэ. Баатрууд 2-2-ороо салж хотоор таран байршлаа. Шинэ Сицилийг аврах байр руу дөнгөж явуулаа байж итэл Штромын миньон нууцаар ажиглагдсан зогсож байлаа. Энэ үед Лин Алискед охинтой хамт нилээн хідэн чөтгөр олоод очсон хэдэн зуун баатруудыг устгаа хийцэн байдаг шүү. Юу манууханууд вэ? Хүүгэлдээгээрээ тоглоо байж ихгүй яасан гэсэн Алис уурлаж галын шид гаргаад дайрах гэхэд Лин унтраачна. Чөтгөртөө тулдахчиж сэтгэл хөдлөлтөө хавтаад иж болохгүйгээд маш хүчтэй усны шидээр яах ийхин зургу устгахчдаг. Өөр нэг хэсэгт чөтгөрүүд хідэн зэргүүдийг ханаж хаад зүгтах боломжгүй болгосон байж итэл нэгнийхэн дор шидийн тойрог итвэхжиж юу юугүй хөлдөчихнө. Юу бацаан бай гэж дайрах гэсэн тооны ультрасоник сэлмээрээ ганц завчаад л дуусгана. Нөгөө талд хідэн чөтгөрүүд аврах байрыг олцсон. Төв байна ганц хаалгатай байна гээл дайраад орох гэсэн амар том хавтан унаж ирээд дараа ичтээ. Манай найз залууг яах ч нэ гэсэн нэг охин зогсож байгаа. Арай ширүүнө. Хоёр дахь чөтгөр нь охиныг шатаахж ягаад Маркийн шидэн дөртөд өөрөө нүүрс болчтой юм а. Нөгөө даруулсан чөтгөр гараад ирсэн. Манай хоёр супер комбо хийж дор нь устгана. Шинэ бол мэдээж бөөнөр нь хятад жинхэнэ шал арчиж байгаа юм чинь. Чөтгөрүүд тал талаас нь дайраад ч нэмэр алга. Нөгөө тагнаад байсан гар шинийг төсөөлж ийснаас нь дэндүү хүчтэй болохоор хөлс нь гоочсон харж яадаг. Эн чинь жинхэнэ мангас юм биш үү гэсэн. Август Мария хоёр ойр хаваа юучгүй цэвэрлжээ байж идэл чөтгөрүүдийн толгойлогч хүрээд ирнэ. Ханхуг энэ хэдийнхаа боосна гэ ботцсон байдیں۔ Чи андуурсан байна. Харин өөрөө хүрээд ирсэн юм чинь чамааг устгаадахыг бусдад чинь сургамж болог гэлээ. Энэ хооронд нь Мария гинэт галын шид гаргасан ч чөтгөр хоёр хүнээр бамбаа хийгээд өөрийгөө хамгаалчихна. Тэгээ нөгөө хүмүүсээ шидэхт нь Мария бултгаж жагаад зохиулцдаг. Азар хамгаалтын хувцастай учраас гэмтэл авсангүй. Хан руу савуулсан ч зүгээр үлдэн за. Бүр хувцсныхаа шидээр шархаа эдгээгээд ивэл яах вэ? Чөтгөрч тэрийг анзаарчдаг. Мария тоохгүй галын шидээр зогсоо зайгүй бөмбөгцөөр л байлаа. Маш том дэлбэрэлт болсон ч чөтгөр яадагчгүй. Өмнө нь устгасан шидтнээс хамгаалтыг нь авсан бололтой. Мария Август хоёр тийшээ салж тал талаас нь шид гаргалаа. Чөтгөр нилээн гүрээсэн ч Августын аянгийн шид дуусах шинжгүй.
Ашгүй чөтгөрийн анхаарал суларч хамгаалалт нь эвдрээд Мариягийн галд оногдоход нь Август шидэ гаргаж устгадаг. Нөгөө Минианч бүр шээс нь гоожих байгаа юм чи бүгдээрээ амар хүчтэй байжтэй гээл. Зест Мария хоёр хүртэл шингийн хүчийг мэдрээд цайзын гадна нуугдсан байдаг. Энэ гаийг жирийн чөтгөрүүд угаасаа барахгүй байна гэдэл өөрөө анхаарлыг нь татаж армаа зүгтаалгахаар шийднэ. Хотын хаалгыг шатааж энэ тэндгүү том дэлбэрэлт үүсгээд хөлөг баатруудыг тамалж ахлагчийг нь яг буудах чидэл манайхан олоод ирэлгүй яах вэ? Та нар бас хинбэ гэсэн кринжи поз авснаа. Бид төгс шидтнүүд гэдээ. Лин Алис хоёр ээлжлээд дайрсан ч ихчийг барахгүй бүр гэмтэл авчнаа. Гэхдээ зүгээр шидэт хувцаараа эдгээч юм л дээ. Мария анх удаа ийм харж байгаа болохоор нилээн гайхдаг. Алис дахиад дайрсан ч Мария хаагаад өөрийн бамбаа болгочдیں۔ Ингээд Лин ерөнхийдөө яаж чадахгүй болж байгаа. Зестийн туслах боссыгоо ирж байгаа сургаар чөтгөрүүдэд ухрах тушаал өгсөн ч нөгөө хідэн тоосонгүй. Шинэ эренгүүтээ хөхтөлөөрөө нэгийг нь шаардсан чинь бусд нь ч айгаа зүгтэлгүй яхав. Эднэр чинь бас айдын байна хөөе. Дээвэр рүү гараа явчихаар нисдэг шидээрээ хөөж очиод арчаа ичдэг. Яг энэ үед нь алсад хүчтэй дэлбэрэлт харагдана. Лин Мириатай тулцсан ч Алис барьцаалагдсан болохоор яаж чадахгүй хിവэр. Манай хоёр хүн нэмэгдэж ирээд туслах гэсэн Алисыг өөдөөс нь чулуутчдیں۔ Шидээрээ өөрийгөө хамгаалсан ч яалтчгүй очиод мөргөлдчихлөө. Лин тооны хоёр талаас нь дайраад нэмэр байдгүй. Алис босч ирээд үзэлсэн ч чөтгөр ихчийг барахгүй. Ер нь ээгүүтэй байж идэл шинэ хүрээд ирнэ. Линийг чөлөөлж идгээгээд бусад найзуудаа харсан бүр будаа олгоо хайцсан байгаа юм чинь. Их сүрхий залуу гэлүү хар илтаа гэд дайрахт нь манай хүн ультрасоник сэлмээ гаргасан ч амархан болтоод чулуун шоронд хорчдөг. Эвдэж гарч ирээд Мириагийн дайралтыг хамгаалахад маш том дэлбэрэлт болно. Шин сэлмээрээ дахиад завчхад Мирия арайхийн болтдог. Август эднэр туслахаар ирэхэд чөтгөргөө зүгтгаас өөр аргагүй болно. Гэхдээ зүгээр ч зүгтчихгүй Марияг мангастаж газар савчаад яваад өгдөө. Шин араас нь хөөсөн чинь нэг чөтгөр мөсөн хан гаргацсан байлаа. Мирия эднэрийг устгах одоо эндээс гарч чадахгүй гэхэд нь ихч гойж тэнгэрт хөөрч аимшигтай их шидийн хүч цуглуулж эхэлнэ. Шин найзууд руугаа харсан энэ дайралтыг яагаад ч давж чадхааргүй харагддаг. Август хамгаалаарэ гэд хашгирахтай зэрэгцээд Мирия шидээрээ буудна. Бүгд хамгаалтаа чадах чинээгээр ажиллуулж шинэ бүх хүчээр маш том бамбаа үүсгэж шидийг нь тогтоон барьж ийла. Тэгээд хамаг чадлаа шавхаж тесрэлтийг тэнгэр рүү чиглүүлнэ. Утаа арилахад чөтгөрүүд алга болсон байлаа. Ашгүй найзууд нь бүгд зүгээр. Сая яг юу болчих вэ? Ямар гэжийн дайралт вэ гэдэл Август гайхна. За тэгээд шинтэй хамт аврах байр руу очиход Сицили, Марк, Оливия гурав хүмүүсийг эдгээгээд завгүй. Шархтаж гэмтсэн хүмүүс дэндүү их байна гиндэ. Сицили хүнд гэмтсэн хүмүүсийг эдгээсээр шидийн хүчин дуусч ясан ч эцсийн маанагаа шавхаад хичээгээд л байна. Тэгсэн ч яалтчгүй шидэн дуусч өөлж эхэлнэ. Би чадахгүй нэ одоо яах вэ гэжсэн хувцсныхаа шидийг санаж өвчтөнд өмсөөлөхээр тайллаа. Яг энэ үед нь шин хурч ирээд хурдхан хөрмөө нөмрөгдөг. Энэ хүн дэндүү хүнд шархацсан байна. Чиний шид хувцсны шид байгаад ч нэмэргүйгээд маш их хүч гаргаж идэгэн. Ийм хүнд өвчтнийг өдий хүртэл амьд байлгаж чадсан чинь гайхалтай байна гэдээ. Гэмтсэн хүний ихнэр манай хүнд талархах үед Сицилид нэг л сонин дарагдсан мэдрэмж төрнө. Тэгээд би чиний хаач хүрэхгүй хэрэггүй амтан гэдэл өөлж гарлаа. Чиний ачаар л саяны хүн өдий хүртэл амьд диссэн байна штэ. Тэрнээс гадна энэ өөрөө дүүрэн чиний идгээсэн хүмүүс байна гэлээ. Хэсэг хугацааны дараа Блюсверийн хаан манай хэдийг хүлээж аваад улс орныг нь аварсанд талархлаа илэрхийлдэг. Августын хүсэлтээр эдний улс Орс хайттай холбоотон болохоор болно. Шинэ хизээгүй болох дараагийн чөтгөрийн дайралтанд бэлэн байх ёстой гэхэд Август санал нийлж дэлхийн ертөнцийг хамтдаа хамгаална гэж амлацгаана. Удалгүй манай хэд өөрийн улсдаа буцаж ирэхэд хөлөг баатрууд шийдтнүүд угтаж аваад баяраа тэмдэглэнэ. Төгс шийдтнүүдтэй баяр хүргийгээд л хашгиралтахад шин зохиосон нэрээ сонсохоор л чихнээс нь цус гоожих гэдэг. Август аавда хөрш улстай холбоотон болсноо дуулгаж эргэн тойрны бусад улсуудтай ч холбоотон болох талаар хилцээр хийх зөвшөөрөл авна. Марлин өвөөч шинт хамт явах зөвшөөрөл өгдөг. Маргааш нь төгс шийдтнүүд чөтгөрүүдээс дэлхийг аврах аялалтаа гарна.